This is the future. Evolution. This is the future. За юуны түрүүнд завсарлагын дараа бид бүгдээ бас өнөөдөр ивент итгэгчүүдэд дурдъя. Манай ерөнхий ивент итгэгчээр Сингур ультра ажиллаж байгаа та бүхэн маань одоо мэдж байгаа тийм ээ. Ультра смут, ультра кул, Сингур ультра брэнд байгаа. За тэгээд Монголын хамгийн зөөлөн шар хайраг. За мөн бидэнтэй ерөнхий ивент итгэгчээр Тини хамтран ажиллаж байгаа уламжлалыг шинжил Тини брэнд. За манай ивент итгэгчээр 1998 оноос олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй эрэгтэйчүүдийн эмнэлэг, гар малын эмнэлэг ажиллаж байна. Бүгд гар малын эмнэлэгт алгашээ. За манай ивент итгэгчээр Lendman Монголын анхны финтек компани Lendman-ийн цоо шинхэн үйлчлэгээ болох Lendty гэдэг үйлчлэгээ. Тэгээ хүссэн бүхнээ хүү шимтгэлгүй аваад урьдчилгаа төлөхгүйгээр аваад хүснээр хувааж төлөөрэй. Тийм ээ? Манайхаа ашиглаад үзээрэй. Lendman-д баярлалаа. За дараагийн ивент итгэгчээр Camelot Lab 28 жилийн настай Испаний эмзэг эрхтний арчилгааны брэнд Camelot Lab эмэгтэйчүүдийн эмчээр хамгийн их зөвлөгдсөн 3-аас дээш бүх насныхаа хэрэглэх боломжтой ийм гоё брэнд байгаа шүү. Та бүхэн маань сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. Мөн манай ивент итгэгчээр Impact Mint соёлын задлуулсан сонголт Германы сахаргүй Impact Mint ажиллаж байна. Бүгдээ ягалагчээ. Зя манай мөн хамтран ажиллагчаар Баргало үнэртэн танил тохирох гайхамшигт үнэртэн гэлээ. За мөн Маскулан хязгааргүй таашаал мэдрүүлж өөрийгөө болон хайртай өнөө халамжлахад туслах Маскулан бол яг л хайр шиг. Маскулан бол яг л хайр шиг. Дэлхийн 60 гаруй орнд хүлээн зөвшөөрөгдсөн Герман чанар дээд зэргийн аюулгүй байдал Маскулан байлаа манай хамтран ажиллагчаар. За мөн манай хамтран ажиллагчаар Vivi Flower Shop цэцгийн дэлгүүр мөн Pixie Media Your Vision Pixel Perfect манай өнөөдрийн энэхүү контентыг хариуцж байгаа. За тэгээд мөн бүгдээрээ YouTube баласын хамт олондоо алгашээ. Өнөөдрийн энэхүү боломжийг олгосон. За ингээд мөн өнөөдрийн ивент итгэгч болон хамтран ажиллагч нар маань бүгд байлаа. За ингээд Next. The moment is now. Feel it breaking now. Hold it close, let it shine. The moment is now. Хүснээ авахдаа хойшлуулах хэрэг байна уу? Хөөе, өдөрт 1000 төгрөг төлөөд байвал амар юм шүү. Үй. Вау. Өргөс тэмгчээ 30,000. Lendtyгээр л өдөрт 1000-аар төлчих юм байна шүү дээ. Чимүү 60 хоногт хүслээрээ л төлчих. Хүснээ аваад хүслээрээ төл. Ийм л амархан. Урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй Lendty. Маскулан таны итгэл таах хамгаалалт Герман чанар хамгийн нэмгэн хамгаалалт зөөлөн торгомсод үегэлтэй тавруутай хүний биеийн бүтцэд тохирсон. Одоо манай дараагийн тийм ээ celebrity match буюу энэ болохоор сайн найзтайгаа болцоо гэж байгаа. Одоо таныг өөрийг чинь найз нь төлөөлж болцсон. Тайзан дээр 10 охин гарч ирнэ. Тайзан дээр 10 охин
Нэг залуу байна гэсэн үг. Нэг залуу нэг найзтайгаа. За энэ дээр манай 5 охин яг оролцож байгаа 5 охин хөшгөний ард байж гин. Урд нь яг найзууд нь зогсож төлөөлж зогсно гэсэн үг. За энд нь болохоор манай celebrity маань найзтайгаа хамт тэр октоудаас асуулт асуугаад 3 асуулт тутам нэг охиныг хасаад явах юм байна. Тэгээд энэ хөшгөн дээшлээд 3 асуулт тутам дээшлээд эхлээд хөл нь харагдчихагаад өвдөг нь харагдаад цээж нь харагдаад тэгээд 2 охин үлдээд цариг нь арахгүйгээр сонголтоо. Гол нь гэхдээ өөрөө celebrity-ийн сонголтоо хийхгүй, celebrity-ийн найз нь сонгож өгнө. Өөрөө сонголтоо хийж чадахгүй гэсэн. За энэ контент мань бас цаашаага ер нь студийн контент болж явах гэж байгаа. Тэгэхээр энэ үүнээс хойш юм олон үзэгчдийн өмнө бас гарахаас сандардаг хүмүүсийн хувьд студийн контентэд оролцох боломжтой шүү. За яг энэ төрлөөр болон ихний шаар хагалдаг төрлөөр бидний студийн контент болгож хөгжүүлж явах гэж байгаа гэсэн. Ер нь манайх газаргүй болсон. Тэгээд студи руу шилжиж байгаа гэж байна. Сайхан юм а те. Сайхан юм харц буруугүй гэж ямар үнэн үг вэ гэж. За Одоо нохоо гарч ирэн зөө юм эргэжтэйчүүд юм. Моор биш юм нохоо. окей. Манай орцогчд бил нөө. Бил нөө. За окей. За эхний яг хөшгөний ард зогсох 5 охиныг одоо гаргаж ирье. За окей, тэгвэл гэрлийг өгье. за гэрлээ асая. Воо. За найзууд шүү. Энэ оролцож байгаа охтууд нь биш шүү. Ард нь найзууд нь оролцож байгаа. Манай энэ найзуудаа манай охтууд төлөөлөл гэсэн үг тийм ээ. Найзуудаа борлуулах чаленж гэдэг шиг тийм яг ингээд найзаагаа одоо үнэхээр борлуулах гэдэг манай охтууд үнэхээр хичээж байгаа юм байна. Харж чинь тийм та хэдийгаа. 3-ыг. За окей. Одоо ингээд манай та бүхний хүсэн хүлээсэн тийм ээ. Эрэгтэй celebrity хэн бэ? Бүгдээрээ харцгаая тийм ээ. Одоо дэлгэцэн дээр гарч ирнэ. Тал нь байхгүй ч гэсэн ойлгоо үзчихээрэй тийм. За ингээд та бүхний өмнө баяраар шоуман. Маш олон хүний хүсэлтээр манай баяраа өнөөдөр тэгээ бидний хуйлтаар хөөй. За найзууд шүү андаа найзууд шүү. Найз юм уу? Эдгээр найзууд шүү гэсэн. Үгүй сая энд алгасчаар. Алгассан юм уу? За окей. За баяраа маань ийшээ зогсчих юм уу? За окей. Баярын доор зогсчих юм уу? За манай баярагийн найзаар найз эмэгтэйг бүгдээ гаргаж ирээ. За бүгдээ баярагийн найз тосгоо яагаад чи тийм ээ? За Вуу! Баярагийн найз. Нэрийг мэдэхгүй болохоор тийм ээ. За хүмүүс шог гайхаад байна те. За яагаад эмэгтэй найзаа сонгосон бэ гэхээр ерөнхийдөө эмэгтэй хүний тестэнд итгэж байгаа. Тэгээд ер нь ярьж байгаа хүнүүдэд эмэгтэй хүн л эмэгтэй хүний илүү сайн мэдэж өнөөдрийн нөгөө болзооны шоунд дээр туслах болов гэж найдсан байгаа. Манай найз залууд дэш билээ маргаа. Манай найз залууд дэшлээ. За гахтай тийм ээ. За та хоёр маань нэг цуг нэг газар зогсчих юм уу нэг тал та. За бид нэг тал. Би буучих уу гэж. Үгүй байгаа болчихор чи ямар эвгүй юм бэ те. Хаан байршин тодорхойгүй те. За. Окей. Энэ яаж явах вэ гэхээр эхлээд 3 асуулт яваад нэг охиныг хасах хэрэгтэй байгаа. Тэгэхээр 3 асуулт явна. Тэгээд манай охтууд одоо найзыгаа өмнөөс нь борлуулна гэсэн үг тийм ээ. Жишээл тэр асуултанд та хэд хариулна. Арын охтууд хариулах боломжгүй гэсэн үг шүү. За. Тэгэхээр та хэд найзыгаа сайн мэддэг байх хэрэгтэй. Тэр нь хариулах хэрэгтэй. Жишээлбэл хідээ X-тэй байж гэдэг юм уу те. Ямар хуу залуу сонирхтой гэдгийг та мэдж байгаа гэдэгт итгэлтэй байна те. Өнөөдөр төлөөлж байгаа учраас. За. Тэгээд манай хоёр болохоор ярилцж хагаад баярагийн найз шийдвэрийг гаргах хэрэгтэй байгаа гэсэн үг. Гэтэ баяраа шийдвэрт нөлөөлж болохгүй тийм ээ. Гэтэ баяраа асууж болно. Гэтэ шийдвэрт нөлөөлж болохгүй. Баяраад баярагийн найз матч олж өгнө гэсэн үг. Тий. За. Окей. Манай охтууд маань эхлээд найзгаа гой танилцуулчих тийм ээ. Маш богинохон яагаад одоо та найз чи яг хин юм бэ те? Яагаад одоо сонгох ёстой вэ гэдэг юм гой давуу талын товчхон танилцуулъя. За.
Эхлээд тэр цаатаас эхэлчихэ тийм ээ. За. Сайн бацгаана. Манай эзэг эрхлэн гэдэг мойсын сэтгүүлч сурдаг. Одоо төгсөж байгаа. Тэгээд манай эзэг санаа гэх юм бол айгүй өөрхөн дараахан. Тэгээ бас эрхэлж чаддаг, эрхлүүлж чаддаг. Эрхлэн гэдэг нэртэй болохоор шах. Эрхлэн чиг, эрхлүүлэн чиг гэх тийм ээ. За окей. Юу нэлээд За наатаа яах юм бэ? хөтлөгчөө зочоогод биш үү? Наач. Цочдсон шээ. За. Окей, нэлээд эрхэлж эрхлүүлж чаддаг тийм эмэгтэй байгаа юм байна тийм ээ. Дөрөвдүгээр курс гэсэн үү? Тийм одоо төгсөж байгаа. Дөрөвдүгээр курс төгсөж байгаа. За. Манай дараагийн эмэгтэй найзаагаа танилцуулъя. За манай найзыг болохоор Анужин гэдэг. Тэгээд маркетинг менежер мэргэжилтэй. Бакалавр, магистрийн зэрэгтэй. Тэгээд амир хөөрхөн, дэлдэн. Найзтай ч дургуй найзаагаа авчирсан чинь гарч ирснэ. Дэлдэн гэж. Үгүй. Дэлдэн нь амир хөөрхөн зөгтөг. Тийм. Зөв. Тэгээд амир хөөрхөн инээдэг, гоё биетэй, хөөрхөн охин байгаа. Чөлөөтэй танилцуулсан ч одоо шүү. Манай найз бол бүр амар секси тэргээ танилцуулсан ч болно. Амар секси. Тэрний хөх бол хөх биш хөөх гэж мэгээ тийм ээ. Би хөхийн байрж унтдаг гэдээ яасан ч болно тий. За окей, дараагийн эмэгтэй. Бика дамжуулчих тийм ээ. Сайн бацгаана бүгдэнд энэ халуухан замаадаг хөтүүд чи мэндийг хүргэе. За манай начиг никнейм нь Мочи гэдэг. Хэрвээ жинхэнэ нэрийг мэдхийг хүсэх бол майч бололт хоёр хоорондоо ярилцахгүй да. Цаашлах юм бол хэрвээ 6 ордонд итгэдэг бол энэ бол bullshit гэж манай найз боддог. Шинжлэх ухаанд цэвэр итгэдэг. Вау. Тийм. Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Хай хилстер маш гайхалтай бүжиглдэг. Чамайг стрип орлох шаардлагагүйгээр бүжиглэх тийм гайхалтай. Йоо! За найзаар минь намайг тань гэж те. Ийм найзтай хүн ямар байх вэ те? Бас бодох хэрэгтэй те. Гайхалтай. Гоё байна. Маш гоё танилцуулга байлаа. Шаардлагагүй. Баярыг зүгээр стрип ордог гэж хэлчихдэг байсан. Бараг таарсан юм шиг шаалаад байсан. Би зүгээр стрип орох бүр нэн шаардлагатай байдаг. Стрип ороод ингэ донтсон бүр те. Тэрнээс нэг бодох байна уу гэж. Манай найз чам туслана гэдэг. Тий. Гэтэ ярсан амар гоё танилцуулаа. Маш гоё дэлгэрэнгүй гоё танд нээлттэй танилцуулаа. Дараагийн Одоо яг ингэж ярьсны дараа сонгож Монголоос эвгүй те. стрип орох гэсэн чинь. Чи наадахыг сонгочооч те. Хэрэг нь болоод сонгоцсон юм шиг те. За дахиад мико нөө баяраад гаргаад өгчөө тийм ээ мико байвал. За. Дараагийн эмэгтэй найзаагаа танилцуулъя. Манай найзыг Золзай гэдэг жүжигчин мэргэжлэр одоо сурж байгаа. Сошиал маркетингаар 2 жил ажиллаж байгаад одоо сургуультай илүү төлөвлөөд одоо сургуулиасаа төрхөн зур ёо би юу Гэп яраа. үгүй Өөс чи алдсан. Одоо найз нарт чи юу гэдэг юм бэ? Сургуулаа хийсэн юм уу? шал өөр юм бодож байгаа. Тэгээд манай найз болохоор бүжгэлдэг, дуулдаг, нүрэндээ ямар ч мис хүргэж байгаагүй. Маш Нүрэндээ мис хүргэж байгаагүй? Тий. Тэгээд өөртөө итгэлтэй. Мис хүргэж байгаагүй. Мис хүргэж. Энэ давуу тал юм байна тий. Давуу тал. Тийм байна. За окей. Гоё. Тэг мис хүрээгүй те. Яг байглаараа тий. Яг өөрөөсөө ихээс төрснөөрөө тий. Ямар ч тийм. Мис хүргээгүй мөсөл хүргэсэн тийм ээ. Гайхалтай. За манай хамгийн сүүлийн оролцогч. Сайн байцгаана уу? Манай найзыг Санчир гэдэг одоо 28 настай борлуулалтын менежерээр ажилладаг. Тэгээд ер нь маш хүмүүжлтэй тийм экстрим шүхрээр бууж муудаг. Тэгээд амар урлагийн Crashland-ийн он баяраа. Тэгээд маш царайлаг охин байгаа. Тийм гол нь хүмүүжлтэй, маш мундаг, сайн, хамгийн сайн охин. Оо. Найзаагаа 3 үгээр илэрхийлвэл. 3 үгээрээ. Сонирхолтой, ойлгомжтой, царайлаг. Хүмүүжилтэйг нь яач ба чи? Байга хүмүүжилтэй. Яг гол нь хүмүүжлтэй гэсэн. Яг тэр гуравт нь байдаг гэнэс тий. За бидээс жоок байлаа тийм ээ. Найзаагаа 3 үгээр илэрхийлээд. Игтүүтэй. Гэтэ хажуугаар нь халуухан. Сургууль гэснээ гацааш явахтай. Ямар үед бие авч явахаа хамгийн сайн мэддэг. Хаана ямар үед юу өгч вэ? Ямар үед бие авч явахаа мэддэг гэдэг чинь. Ямар хүнтэй харьцахаа сайн мэддэг. Одоо юу гэх нэг хүн Хинтээ яаж харцгаа мэддэг бие зүг авч явдаг. Хамаагүй бас ингээд амар задгаа бие. Задгаа бас юм шиг. Пик ми биш. Окей. За. За манай дараагийн эмэгтэй. За мэдээж манай найз боллаа. Ихлэх. Healthy, эрүүл харилцаатай, зүүдэндээ өөр охинтой харчаад босч ирээ задаж нүдэд байхгүй. Ямар гоё юм. Яг Ийм давуу тал юм шиг хэлээд байна гэж. Уусад ихгүй шүү дээ гэж.
Тэгээ тийм охтууд бас байгаа л баг тийм ээ. Дараагийнх нь гэвэл боловсролыг эрхэмлдэг. Манай 10 жилийн тэр ингээд муу суужгаад одоо амар алдартай явж байгаа гэж бол ярихгүй. Түүх намтар сайтай. Байнга боловсрол сувд хэлээд үзээ сууж идэг. За. 3 дугаарт үзэгслэн гоо төгөлдөр эмхтэй байгаа. Оо. Йоо, ийм нэг найзтай болох юмсан намайг ингээд те. Бүр ингээ айгуу гоё муухай байсан ч магтчихэвэл ийм гоё ийм найзтай. Чи ийм ер нь найзаар ажиллах уу гэж байна тий. Йоо, ийм найзтай байгаад нэр баярлах хэрэгтэй арын охин бол тий. Нэр ямар гоё юм бэ? Алгад шийдэх үү? Ийм гоё. Тий. За дараагийн эмхтэй. Манай найз бол ер нь амар хөвгөлтэй. Тэгээд би ингээд дараахан хүн болохоор ч юм уу ингээд ер нь ингээд хийж байгаа юмнуудыг ингээд амар хамт хийхийг хүсдэг. Тэгэхээр ер нь найз залуу Хийж байгаа минь хамт хийхийг хүсдэг. Групп шаасан шаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө ажил мэргэжлийнхаа онцлогоо шалтгаалаад иймэрхүү ер нь контент иймэрхүү юмнуудад амар лаг толгойн ажилладаг гэх юм уу? Ер нь амар хөвгөлтэй, сонирхолтой юмнууд баг 7 хоног болгоо хийх байх. Тэгээд манай найз бас амар хүмүүжлтэй. Тэгээд мэдээж амар Ер нь ийм хүмүүжлийн туйлууд өнөөдөр ирсэн байна те. Бүгд хүмүүжлтэй. Монголын хамгийн сайн охтууд нэг дор. Тэгээд солонгос хэлтэй, хятад хэлтэй, англи хэлтэй амар мундаг охин ба. Вау. Энэ бол тоглоом биш тийм ээ. За. Манай бол амар хөөрхөө. Бас амар гоё бийтэй. Тэгээд бас хажуугаар нь модель хийдэг. Бүр хажуугаар нь юм уу? Хажуугаар нь модель. Хөөрхөн гоё битээгийнхээ хажуугаар уу? Тэгээд айгуу сайн сэтгүүлч. Сэтгүүлч. Тэгээд юмд айгуу сонирхолтой. Ер нь юмыг амар туршиж үзье юу яадаг. Тэгээд спорт бас амар сонирхолтой. Спортод сонирхолтой. За сүүлийн асуултыг баяраа болон баярагийн найзаас авъя. За юу ч гэсэн маш хүмүүжлтэй мундаг охтууд юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд хэр гарч ордог вэ? Хэр тэ алкогол хэрэглэдэг вэ гэдгийг мэдмээр байна. Яг л манай баяраа болохоор юу ч уудаггүй. Тийм. Тэгэхээр тэрдэл нь бол хэр байх вэ гэдгийг нэг гоо хэлээд өгөөч. Тэгээд танаа найз ер нь хэр их алкогол хэрэглэдэг вэ? Эсвэл хэрэглэдэггүй юу те 7 хоногт хэд гардаг вэ ч гэдэг юм уу те? Зөв орчуулж яадаг гэсэн. Гэхдээ харин Монголоос Монгол руу орчуулах хэрэгцээ гараад байдаг юм а яг. Дор бараас автаа хийх. Тийм. За ер нь бол тийдгүй вэ? За. Хэр алкогол хэрэглэдэг вэ? Ер нь нэг тийж амар хэрэглэдэггүй. Ер нь зүгээр шууд цааш агсан согтоод байдаг. Тэгэхгүй тийм зав байхгүй. Гөө. Тэгдгүү. Ер нь нэг сайн ууж чаддаггүй бас. Тийм. Тэгээд нэг ганц 2 пиа уучих юм бол тэгэл эхлээл өөргий. Ганц 2 би уул эхлээл. Тийм эхлээл намраал авчих. Тэгээд хажуугаар нь эхлүүлээл авчих. 3-ыг уучвал яах вэ? 3-ыг болоо ихлэх шахах тийм. Нааш ихэхгүй шүү дээ. Тийм юм замаа ихлэх шаачаа. Манай зөв тийм юм мохоо зам байх те. Айгуу өрхөн дараах юм байна. За. Манай найз нэг тийм амар бас гарч ордгоо. Ер нь 14 хоногт нэг удаа мудаа ч юм уу эсвэл сард нэг удаа мудаа л ордог. Тэгээд гэртээ суудаг болоос. Манай найз бүр юм гэр амтай гэрс Аалгыг би зүггүй шүү дээ. бүр 0 ардгуугээ бодорч. Хүмүүжлтэй болохоор ер нь тодорхойлох. Ном уншаал байж идэг. Памперс зүүдэг. Манай найз ерөөсөө унгадгүй шүү дээ. Гэтэ ер нь гоё шударгаар нь гоё илэрээ манайхаа тий. Тэгээд ер нь яг юм согтоор хэмжээд байх юм бол бас амар их болчдөг. Тэгэл яг амар ер нь ихлүүлсрээ таар тийм амар маскулин энержитэй хүн л тохирох байх та. Окей. За дараагийн эмэгтэй маань. За мэдээж алкогол гэдэг бол амьдралд маш буруу хэм маягийг тогтоодог. Манай найз бол бүр алкоголны усгийгч мэдхгүй. За хотлоо. Тийм гэж юу байсан? Тийм үстэй манайхаа. Тогтмол тоо байхгүй. Хэрвээ шоудах үедээ маш гоё шоуддаг. Ахта хамт явж байгаа хүнээ маш гоё хүндлээд хэрвээ тэр хүн тултаа согтмооргүй байна хоёлаа ингэж яагаад явъя гэвэл окей тий. Энэ үд шиг маш гоё зүгээр бисиг гаргуул гарыг гэвэл манай найз хамаагүй маш гоё явж чадна. Гэтэ хамгийн гоё зүйл нь өөрийгөө маш гоё цэгэндэг учраас ямар ч хэмжээний алкогол уусан гэсэн нэг юм донгогоо л гэдэг найз байдаг шүү тий. Яг тэр шүү. Донгогоо. Гэтэ энэ охин бүр юм яг юм MC юм шиг тий амар гоё юм vibeтэй тий. Баярлалаа чи манай шоуны 3 дахь хөтлөгч боллоо гэж. За. За. Сая чи нэг алдаа гаргасан. Одоо алдах хэрэг байхгүй шүү дээ. Алдвал найз чинь тий. Би
би бол худлаа ярихгүй. Гарахтаа гардаг, яалтчгүй гардаг. Гэтэ тийм амар хэтрүүлж байгааг нь би амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй. Энэ 9 жилийн хугацаанд Би бол харж байгааг өөр хүмүүс харж ирсэн биш маа. би тэрийг мэдэхгүй байна. Ааха. Ер нь хэтрүүлж хэрэгэлдэг үү те? Хэтрүүлж хэрэгэлдэггүй. Дээрээс нь өөрөө шууд тэгээ чимээгүй бултчихдаг. Бултчихдаг. Тэгэл би чи өөр юм зүүд ганцаар. Тэгэл би тооцсон дээр унж байгаа байхгүй юу гэж мэдв. Ер нь усан тайсан чулуур шиг тэгэл өөрөө гэртээ хараад өөрөө очроо олчдаг төрлийн хүн тийм. Тэгвэл би хэрэг байгаа мó. Тэр чи өөрөө гараа өөрөө хараа явж байгаа. Баар руу дуудаж ивэл харин сони юм шүү. Ааха. За окей, манай сүүлийн. Яг шоу цингийн гэвэл баг сардаа нэг үү 2 сардаа нэг гарах байх. Яг өөч мөн гэвэл яг надтай тустай юм уу? Тус. Шоудхан тустай, уухан тустай. Тийм хаа. Тийм байх. Андаа чи юу жилээр гэлээ гэж явах тийм хаашаага. Гэхдээ тэр ер нь тийштэй. Шоуд л тустай штэ. За. Шоудх ер нь дургу 2 сардаа нэг л Зөв штэ, амар зөв штэ тийм. За. Тэгээд өөч мөн жаах. За баг 14 хоногтой. 10. За бас сардаа нэг л ахаа. Ер нь ууж иддэггүй ерөөсөө. За. Тийм. Алидин. За дараа нь би баяраагаас асуучнаа гэж байна. За окей. 3 асуулт болсон байна. Тэгэхээр хөшгийг баг зэрэг дээшлүүлье. Манайхан гарч ирээд. Одоо яг өвдөг хүртэл ингээ хөл гарч ирэх хэвээр. Тэгэхээр хөлийн манайхан бас ингээд харна тийм ээ. За хөл гарч ирж байна, гутлнууд гарч ирж байна тийм ээ. Энд юу эргэтэй хүн байгаа юм бэ хөл? Йоо. За Тэрко бас гарч ирж байна тийм ээ. Вау. Энд бол яг эвгүүл гоё л тий. Тэр бүр гоё юм биш таашах юм. Бүгдээр хамтдаа хардсан шааж байгаа тий. За болсон. Болсон мэт. За. Шот нэг рил дуунууд гутлаас нараа дуунууд орж ирж шот. Гутлаар чин дүгнэе. ертөнцийн 8 зогсоол. За. Окей. Одоо та За баярагийн найз шийдвэр гаргана. Эхний охиныг хасах хэрэгтэй байгаа. Нэг хүн асан тий. Нэг нь хасах хэрэгтэй. Одоо энэ таваас хоёрыг хасах гэдэг юм уу? Хариултан дээр сүнслээд. Жоо ойлгох. За, найдчаа шүү. За. Жоо ойртож мөртөд. Сая ингээд яриануудын сонсож байгаа шийдвэрээ гаргацсан байхгүй юу? Тэр нь болохоор би зөв ойлгосон бол хамгийн захын эмэгтэй болохоор хажуугаар нь модель хийдэг гэсэн тий. Зөв. Аха, хажуугаар модель хийдэг. Уусаа бүгдээрээ мэдж байгаа баярагийн экс нь модель байсан тий. Тийм болохоор одоо дахиад модельд үерхэд дэмий ах гэж бодож байна. Тэгээд хамгийн захын үнийг хасгаа шийдлээ. Яа. Тийм ээ. Өнөөдөр энэ жил энэ охин болоод ингэх ёсгүй штэ гэж шахах тий. Санийхыг библиэр баяраа өмнө жил модель дээр суусан. Энэ жил модон дээр сууж байгаа. Хий суудалтай гэж шатдаг шиг тий. Модель суудалтай байсан манай тийм ээ. За окей, манай эмэгтэй гараад ирээ тийм ээ. Ямар эмэгтэй байсыг бүгдээр харцгаая тийм ээ. Тойроод гараад ирээ. За нааш ийшээ гол гарч ирээ тийм ээ. За ийм эмэгтэй байсан байна. Манай гоё үзэсгэлэнтэй эмэгтэй байсан байна. Тэгээд модель хийдэг гэдэг шалтгаанаар хасагдлаа яана тийм ээ. За окей, баярлалаа. Явах уу хаашаа? Тий, бэлгийн үгүй тийм ээ. Наваг аваа яваа шүү тий. За баярлалаа би явахгүй гэж. Би энэ ч юмаа хийнэ гэж. За баярлалаа. За манай найзууд нь урд нь одоо очиж зогсож байна найзуудынхаа урд нь тийм ээ. Манай ивент тэтгэгч Баргалла брендийн өнөртэй осны цуглуулга мөн Impact Mint сахаргүй га. Баярлалаа. За баярлалаа. Оролцсонд маш их баярлалаа. Найз нь бас баярлалаа. Маш гоё оролцлоо. Тийм ээ. Хоёр юм маргааш дамжил хийсэн. За яг ингээ хажууд нь зөрөө зогсчих таад маань яг ингээд тий. Найзгаа харуулад зөв. Найзгаа таних штэ. Батлаар нь. Энд байсан ч байна. За окей. За асуултыг асууя. 3 асуулт. За эхний асуулт нь болохоор юу ч гэсэн хүмүүжтэй гоё охтууд юм байна. Тэгээд red flag нь юу вэ гэдгийг сонсомоор байна. Багшлаараа татаж болох уу? Red flag нь юу вэ? Red flag нь юу вэ? Өөрийнх нь гэсэн үг те. Тэр найзынх нь найзынх нь red flag нь юу вэ? Уус хүн юм чинь сайн модлоод байгаа шүү дээ те. Тэгэхээр шударгаар үеийн үед одоо илэрдэг red flag. Одоо өмнө нь одоо мэдээж үргэлжчихсэн байх. Тэгээд одоо мэдээж найз нь юм чинь ингээд миний найз одоо эн чинь болохгүй байгаа юм шүү ч юм уу те. Яг танаа найзын red flag юу вэ? Нэг зөвлөгөө өгдөг дөө найзууд гээд идэх ч юм уу те.
хитрхи одоо Чи нэг жоохон ингэх гээд байдаг шүү. Тэр чин жоохон тийм хин Минь шүү. заашаа засчвал гайгүй юм биш үү ч юм уу. Тиймэрхүү юм хэлжсэн бол red flag нь юу вэ? Охтод гэхдээ би бидээ тийм юм хэлэхгүй шүү. Ярдгүй юм уу? Хэлэхгүй шүү. Тийм үү? Чиний зөв л юм шүү дээ. Аа за. Тэгвэл хамгийн зөв хийсэн үйлдэл нь юу вэ? Танай найз? Хамгийн зөв үү? Чиний зөв гэх. Яг хамгийн зөв нь юу байсан бэ? Тэгээ тэр балер амтнаас салсан нь хамгийн зөв байсан шүү дээ. Йоо. За, балер амтэн. За. Баярлалаа агш. Окей. За эндээ хариуллаа те. Яг Айцэн чин red flag юу вэ? бол сайн орж ирэхгүй. Гэхдээ миний бодлоор одоо ингээд гадуур мадуур гарч яхад ер нь харьцаж байгаа залуугаас нь өөр залуучууд бас айгүй их сонирхдаг. Тэгэхээр яг нөгөө эрэгтэйд нь жоохон хэцүү байж магадгүй. Манай найз угс амир хөөрхөн болохоор айгүй олон залуучууд гүйдэг байгаа. Тэгэхээр ингээд ер нь чамд өөрт чинь тэр нь жоохон red flag санагдахгүй бол бусдангаа айгүй дээ. Вау. Nice. Ер нь айгүй олон хүмүүс ингэж эргүүлдэг. За, гайхалтай. Айгу олон хүний анхаарлыг татаад байдаг болохоор тэр нь чамд хэцүү санагдаж магадгүй гэсэн үг шүү дээ тийм. За окей дараагийн юмтай. Баярцсан чамир зүгээр. Би бүгдийг наална гэдэг. За. Манай Мочигийн тухайд хитрхи шудраг. Бид хоёр 2022 онд оюутан байхдаа хамт амьдардаг байсан байр төрөслөж. Тэнгуут би заавчлаараа би шоуддаг байсан юм аа. Тэгээд би нэг өдөр ингээ өөрийн 6 цагт орж ирээд өглөө 8 дугаас хичээлд очих ямар ч боломжгүй шүү дээ. Яаж очдөг юм бэ? Тэгэд чи намайг зүгээр өвдсөн гэлж чадах уу гэдсэн чинь би бол гэж чадахгүй. За яг үнээр ч хэлнэ. Тэгээд тэрээ дараагийнх нь би бас ингээд найзуудтайгаа шоудаж гарахад гэсэн чинь жанжин шугам. Ариун заяа. Жанжин шугам. Чи харьцдаг хүнтэй шүү. Бодоорой. Вау. Яна найзыгаа борлуулах өөрийнхөө хамаг юмыг ярьчлаа. Өөрхөн 6 цаг шоудахын харьцдаг хүнтэй гэдэг ингэхийн те ямар гоё найз вэ? Тэр манай ариун заяаг нэг л юм те. Найз нэгэд болохгүй л гэж бодсон юм шүү те. Чи харьцдаг хүнтэй штэ ариун заяа гэд те яг нэг юм. За манай үнэхээр өөрийгөө хүртэл найзгаа л золиос чинь үнэхээр гоё юм те. За дараагийн юмтай. Ямар ч хүнийг яриаг нь дэмцээр агаад булхааг нь яриулж чаддаг. Red flag. Тий. Яриаг нь дэмцээр байгаад булхаа юм. Гэхдээ тэр нь өөрөө тэгдэг биш. Санаандгүй байдлаар тийм үү чиний зөв юм байна гэсээр байгаад хамаг булхааг нь тэр хүнээрээ өөрөөр нь яриулцдаг тал байдаг. Гэхдээ өөрөө тэрийг сайн мэддэг байж магадгүй. Хөндлөнгөөс харахад надад За ард нь найз нь яаж юм гайгүй юу? Чи юу яриад байгаа болоо гэж. Юу шаагаад байгаа юм бэ чи? Наадах ярихгүй шүү дээ мангараа гэж. Хойд ярихгүй шүү дээ. Хүрсэн биз дээ. За. Окей. Дараагийн асуулт. Эхний асуулт ингээд дууссан. За дараагийн асуулт нь болохоор introvert уу, extrovert уу гэдгийг мэдмээр байна. Introvert уу, extrovert уу? Дотгошоо юу, гадагшаа юу те? Extrovert манай найз бол ер нь амар галзуу. Тэгээд амар юмнууд ингэж хийдэг болохоор би бас жоохон recommend хийгээд байгаа байхгүй юу? За. Амар экстра. Манай найз хувь хүн өөрөө бол ер нь бол introvert талдаа гэхдээ эзэмшсэн мэрэгчлээсээ шалтгаалаад extrovert байх гад байдаг. Танаа найзууд ер нь бүгднээс асууч тэнгисэрэгт орох бодол байгаа юу? Танаа найзуудад Батаас сууж байгаа юм уу те? нэг нэгээрээ. За Тэнгисэргийн 1-р си즌 буюу хэдүүлээ бүгд мэдчихтэй Мока гэж маш үзэсгэлэн тагтад орж исэн. Манай найз санал нь ирж исэн гэхдээ манай найз татгалцсан. Вау. Окей. Би нэг харж идрий гэж. За. Окей, дараагийн юмтай байна. Дотны хүмүүсийнхээ хажууд нээлттэй гэхдээ танихгүй хүний хажууд бол ойлгомжтой татгшоогоо аль болох төлөвшөлтэй байдаг. За, манай эсвэл юмтай. Extrovert ээ. Экстра. Extrovert өөр амар юм introvert. Хамгийн introvert найз нь урд нь гараад зогссон байдаг нэстэ өөрийн төлөвлөх гээд те. За. Тэгээ тэнгисээр ихт одоо тийм санал ирнэ гэж бодож байна найз чинь те. 2 дахь сизонд нь орох жоод яг гадаадд үйж таарсан болохоор орж чадаагүй. Үүшээ бид нар чи ямар сонь яг тэнгисийн эргээс ингэ санал авсан хүмүүсийг цуглуулсан юм шиг юм болчихоо те. Ер нь баяраатай холбогдвол дандаа тэнгисэрэг явчаад идэв гэж. Одоо хэрвээ та бүхэн тэнгисэрэгт ормоор байвал баяраатай ирэхэд салаарай гэж. Тэнд зоостой санал ирэх болно гэж. Яасан түр удлаа наа муу болохгүй бүр ингэ
Тамгаач шиш. Үгүй одоо дараагийн энэ үеийн хасалтан дээр те баярыг ягсан тэнгисийн эрт орж ирсэн учраас би тэнгисийн эрт орж ирсэн охиныг хаслаа гэвэл бас жоохон дарк гэх ингэж зүгээр өөрөө бодож жоохон инээжлээ гэж байхгүй те. За чамаас санал ирж исэн байх тэгвэл хаслаа гэж. Сүүлийн юмхтэй тий. Танай найз чинь тэнгисийн эрт орохоор санал одоо ирнэ гэж бодож байна ер нь. Үгүй ээ зүгээр ирүүл орох уу танаа найз багхгүй юу? Орохгүй ах уу. Орохгүй. Гарцоо. За баярлаа. За өөр асуулт юм уу? Сүүлийн асуулт. Энэ үеийн сүүлийн асуулт. Энийг энэ хариултыг сонсоод нэг охиныг хасах хэрэгтэй. За сүүлийн асуулт нь угаасаа ийм яригдчихсан болохоор шууд асуучих. Найзынх нь body count хэд вэ? Оохтод хоорондоо ярьсан байгаа гэж би бодсон. Зүгээр шүү дээ тийм. Бас чухал байж болно шүү дээ тий. Тийм. Баяраад биш шүү. Зүгээр л найзд нь чухал байж болно. Бидний өмнөөс асууж өгсөнд баярлалаа. За энэчнээс эхлэе тийм ээ. Манай найзах бол 5 дотор 5-аас доошоо л байгаа. Доошоо л байгаа. Надаа хэлснээр бол доошоо л байгаа. Байх ёстой шээстэй. Баялаа чи 6 болгож болохгүй чи 5 дээрээ бай гэх тийм ээ. За хоёр дахь. За мэдээж манай найз охин бол эмэгтэй байгаа. Тэгээд тийм ч учраас хүн чинь нэг хийн тийм ээ. Хийхгүй юм гэж байхгүй шүү дээ. Би ч бас хийж явсан. Тэгээ ари заяа сайн сус голон жанжин шугам шүү дээ. За Body count-ийн тухай хариулж мэдэхгүй байна. Яг нь нэг X гэдэг нь бол мэднэ. Хоёр харьцажсэн залууг нь мэднэ. Бусдаар яг тэрнтэй унтсан чинь тэгээд ингээд энэ залуугийн хийн жижиг юм бас энийх хийн том юм байлаа гэдэг юм. Жав гэсэн юм ярьдаггүй. Вау. Бүр яасан ч гараад ирж шүү гэж те. Энэ охин бүр уснаас хуурай гарч чадахгүй зөвхөн байгаа байхгүй тий. За. Надад өчигдөр хэлэхдээ бол 2 л гэж. Өчигдөр. За сарын өмнө хамт нэг уусан чинь 5 гэж ийсэн санагдчихээн гээшаа тий. 2 гайхалтай. Өчигдөр чи асуусан юм уу? Үгүй чи минийхээ угаасаа мэдчихэж байгаа үедээ гэж тэгсэн. Тэгээд би чи нэг л X-тэй штэ. Тэгээд яг 2 шүү гэд. Ер нь иймэрхүү асуулт орж ирэх байх гэж юм. Гоё тийм бэлгэлтэй ирсэн юм тий. Чи мэдчихэж байгаа юу л гэж тэгчихсэн. Гоё юм байна. 2 байх гэж юм тийм ээ. За. Яа хүний body count өмнөөс нь хэлэх юм юу? Интервалаар тэр авцаад гэж. Ер нь бол 5. Тий 5 л. Ер нь бол ямар амар юм бэ? Амар юм. Тийм ээ 5 л. Тий 5. 5 юм. За. Гайхалтай. Окей. 5. Уучлаарай би бол сайн мэдэхгүй шүү. Би сайн мэдэхгүй. Мэдхгүй. За яг 5 2 2. Уучлаарай гэдэг. Нийт. Хөөг юм ард мик байгаа юу? Хөшигний ард. Аа бүр ингээ хөшгөлөхгүй ш тэр нэг амар готлох бүр. Яг ийм хоншоортой готлоор араас нь хоп гэдээ ороод ирсэн. Наа чи хүмүүс 2 гэж чи ядаж 3 гэж чи. Чи харсан юм уу яг үндэ би хэлсэн болохоос чи харсан юм уу? Доошо уралдаад ах чинь толгойгоо ажиллуулаач ядар гэж мэ. Хүний найзыг хар өөрөө найзыг хар гэж мэ. За окей. Манай тэр эмэгтэй хэлэх үү тэр сая найз нь мэдгүй шүү гэдэг те. Хамгийн цаатлын зүүн захын эмэгтэй. Өөрөө хэлэх үү? Тайлбар мик байгаа штэ. Тайлбар байна уу? Шууд тайлбар хийж мэж болно шүү. Болж байгаа шүү. Би интро штэ. Юу гэсэн бэ? Ярьж болж гин үү? Болж байна. За яри те. Нэндэ чи нааша ороод ирдээ. Хоёлоо нэг жоох яриадах уу? Чи бүр яадаг болцсон юм уу? 5 гэдэг үгийг чи ямар амархан хэлж байна? Чи хажууд нь байсан юм уу? Хажууд нь байсан юм уу чи гэж мэ? Чи 50-г хэлчихэж. За гайхалтай хэлэх үг байхгүй юм байна. Одоо ингээд сүүлийн асуулт болцсон тий? Тий, одоо нэг нь хасна гэсэн. Одоо нэг асуулт. За бодож жогоод тэгээд хамгийн захын охиныг найзыг нь одоо хасж байгаа гэсэн үг шүү дээ. Хасгаар шийдлээ. Яагаад гэхлээр юу гэх үерхлийн хүн дээр чинь найз нь их нөлөөд орж ирдэг. Тэгээд би биенийхээ ингээд red flag-ыг асуусан чинь үгүй би биенийхээ дэмждэг шүү дээ. Тэр бол good. Гэхдээ жоохон бас сөрөг орж ирэх болов уу гэж бодож байна. Тийм. Нэг талдаа ингээд аюулсан дэмждэг гэдэг нөгөө талдаа буруу юм байвал бас дэмжих магадлалтай. Тийм, буруу юм байвч дэмжээд эсвэл тэгээ найзаагээ хэлдэггүй болохоор тодорхой хэмжээнд үерхэл нь одоо чинь бүтээд үерхлээ гэж одоо айгу сүргээр орж ирэх юм шиг санагдаж байгаа болохоор миний ихчнэр 50 тийм ээ. Бас тийм тий. Бас тийм байх магадлалтай гэсэн үг шүү дээ. Ер нь болохоор уул нэг хөөрг охин байна. Тэгээд тийм найз нь болохоор тий. Тэгээд хасгаар шидлээ. Окей. За. Баяраа явж ирсэн ингээд нэг хараад нэгийг
За үгүй энэний үлдээчи гэдэг нэг боломж. Одоо ерөөсөө юм хитгэн асуултан дээр дүгнж одоо хасж байгаа учраас энэ яг бүх юм гэсэн үг биш. Тэгэхээр энэ ийм хитгэн асуултаар дүгнэ гэсэн үг байхгүй. Манай охтууд бол бас цаана маш гоё ертөнцтэй гоё охтууд байгаа. За тэгэхээр хасагцсан охин маань гарч ирээ тийм ээ хамгийн зөвүүн захын санчир тий. За баяраад нэг үлдээх боломж олгож байна. За ийм охин байсан байна. Тэгээд хаслаа тийм ээ. За юу яа баяраад зүгээр яг нэг одоо ингээд одоо ч биш ерөн дараа нь яг нэг найзынхаа яг шийдвэрийг эсэргүүцэх нэг боломж олно тийм ээ. Байлгаж яа тийм. За. Баяраад нэг боломж их байгаа шүү. Тийм. Нэг одоо ингээд одоо найзынхаа шийдвэрийг эсэргүүцэх нэг боломж. Хэрвээ тэгнэ гэвэл үлдээж болно гэсэн үг. Нэг амьд гэсэн үг л дээ. Гэтэ нэг л удаа. Жоо хоёртаа арчих уу? Тийм болно шүү дээ. Болно шүү дээ. За байна. За байна. За үлдээ. Үлдээ гэснээсээ. Үлдээ гэсэн. За окей. Нэг удаа сэлгээ тийм ээ. Сэлгээний дав. За. Ой, одоо тэгээд ингээ үлдчихэр чи би ингээ харчлаа шүү дээ одоо яах юм? Тий хацсан. Одоо ингээд шууд явна. Ингээ хасагдчих юм уу? Үгүй хасагдахгүй. Одоо ингээд асуултууд үргэлжлэн. Тэгээд одоо найз нь тэгээд хасаал явна гэсэн үг. Үгүй чи нэг хасаа гэж болно шүү дээ. Одоо бол баяраад ямар ч ирэх байхгүй. Чиний. За тэгэхээр дараагийн үе шат дээр шууд хоёрыг хасах нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн үг шүү. За окей. Жохон дээшлүүдийг энийг тийм ээ. Манайхаас хүн гарч ирээд одоо дараагийн дээшлэх үе шат ирж байна. Одоо яг гүхэн дээр нь аваач тийм ээ. Одоо ингээд бэлхүүс хэсэг харагдаж эхэлнэ. За хөх харагдгүй. Баахан хүн л хараад юм би хөх хармаар байна гэж. Оригинал хөхтэй. Хин хариулсан бэ? Би сонссноо эсвэл араас хийсэн. Энэ хийсэн. Хийсэн юм уу? Найз гэж. Надаас ямар хүртэл байх штэ. Зүгээр нэг ганц харыг хийсэн гэж. За нөгөө тал нь жоохон дээштэй. За. Окей. За. Хөх. Эсвэл цаашаа харчих юм уу манайхан гэж. За бас нөө. Жоон дээшлэх үү? Дахиад жоон дээшлүүлчих. Баярлалаа. Гэтэ манай энийг хийж өгч байгаа манай найзуудаас алгаж хийх үү? Энэ манай найзууд шүү. Харагдсан зүгээр ингэ байсан ч байна. Найз чинь шоу хийж ивэл 10 юм дээшлүүл гээд. За окей, болцсон одоо. Үгүй тэр охиныг бүр гаргалаа үе. Манай голын эмхтэй жоохон гол. Тийм нөө өндөр нам охтууд байгаа учраас тийм ээ. За тэгээд зөв нийтээрээ. Заримийнх нь хүүх гарч байгаа, заримийнх нь царай нь гарч байгаа. Магадлалтай шүү дээ. Тийм үстэй. За окей. Одоо 3 асуулт яваад 2 охин асах хэрэгтэй байгаа. Шот 2-ыг. Тийм. Одоо 4 охин байгаа шүү дээ. Тийм ээ. За 3 асуулт явъя. Баяр өөрөө асууж болно. Чи нөгөөтгөө авчих. За найзынх нь анхны болцоонд ямар байвал гоё байдаг вэ? Би яг энийг баяраас асуусан байхгүй юу? Чамд ямар байвал гоё байдаг вэ гэд. Тэгэхээр одоо найзуудынх нь анхны болцооны хүлээлтийг сонсчих юм бол матч болох нүггүй юу гэдгийг мэдэх боломжтой. Тэгээд тэрний хариултыг авмаар байна. За ингээд тэдний хариултыг бүгдээрээ сонирхцгоё. За. Найзууд нь урд нь зогсъё тийм ээ одоо. Хажууд нь зогсож байна. Чи байж. Чи хариулна шүү за. Найз нь одоо ярьж болохгүй тийм ээ. Царай нарагдчихсан ядаж ярьж болохгүй тийм ээ. За. Эхлэе. Цаацхаас эхэлж. Манай найз ер нь анхны болцооны юм тайван, намуухан тэгээ хоорондоо гоё ярилцаад суух боломжтой байвал амар туртай байх. Окей. Манай найз бол маш мэдрэмжтэй балцааг илүүд үзнэ. Нэг уулзчаад за тайчих уу гэдэг балцааг бол хүсэхгүй. Дараагийнх нь эхний балцаа гэдэг би нэгээ таньж мэдэх балцаа байдаг учраас маш тайван намуухан газар гоё тухтай суух тийм өчиг хүсэх байхаа гэж би бол бодож байна. Ямар гоё ийм найзтайхаар юм айгүй гоё сонсогдох юм ба тий нэрээ. Төгөлдөр мэргэн яасан гэх тийм ээ. За. Энгийн нэг болцоо биш аль болох сонирхолтой өмнө нь хийж үзээгүй зүйл нь байвал гэж бодож байна. За уулнаас ядаж үсэрдэг ч юм уу арай нэг юм сонирхолтой содон гоё зүйл байвал гэж бодож байна. Сая юу гэсэн? Тий, тэрээс биш хаанч байсан вайн угаасан шүү дээ. Найзтайгаа ч суун шүү дээ. Окей, гайхалтай. Яг нь бол яг үнэн тий. Хаанч байсан вайн угаасан шүү дээ, тийм ээ? Юу байсан? Уучлаарай.
чанга сайн сонсогдсонгүй. Яг нэг микрофоноор дахиад чанга яриад өгөөч. Яг тий. Энэ бүсгүй лугаа. Ийм гоё чанга тод ирлээ тийм ээ. Сонирхолтой аль болох тийм энгийн вайн уусан, энэ тийм суусан биш аль болох үзээгүй зүйлийг үзүүлээд ууланаас дээрээс үсэрдэг ч юм уу, одоо шүхрээр үсэрдэг ч юм уу, гих мэтчлэн гулгдаг ч юм уу, манай найзын одоо хийж байгаагүй зүйлийг хийвэл илүү сонирхолтой авах байх. Өөрөө ч гэсэн тэгж хүснэ, тэрнээс биш. Хийж байгаагүй юм ин хийл гэх тийм. Тэрнээс биш шиндэж кино үзнэ. Экстрем тийм мохой масовч юм байлаа. За. Манай найз болохоор бас экстрем юмд амар дуртай байхгүй юу? Гэхдээ анхны болзоо юм чинь би энийг илүү таньж одоо ярилцаж суух тийм тохиромжтой газар л ер нь болзоо хийсэн дээр бах та. Одоо гiş ачваандаа. Тий. Хоорондоо нүдэрээ ингэж ярилцаж мэрилцаа гiş ачваандаа. За. Ингэж ийм болцоог хүсдэг охтууд байгаа юм байна. Нөгөө нэг стрип оруулахгүй гэдэг чи хэлүүлээ. Манай найзаа. Хаана байгаа лээ? Тэгж харалцсан. За агш. Харна агш гэдэг. За, болсон. Одоо нэг хоёр дахь асуулт. Хоёр дахь асуултыг баяраа асууна. За одоо яг одоо ингээд та хүүхдтэй болоо гэж дээ. За ирээдүйд эрэгтэй хүүхдтэй. Тэнгүүд яг одоогийнхоо найзынхаа насан дээр ирсэн байгаад яг найзтайгаа болзуулах байсан уу? Нийлүүлэх байсан уу? Одоо яг юу гэж хүүхдтэй найзтайгаа суулгах байсан уу л гэж байна. Та өөрсдөө хүүхэдтэй байгаа, эрэгтэй хүүхэдтэй байсан бол найзтайгаа болзуулах байсан уу? Мэдээж найз нь биш яг найз чинь одоо энэ байгаа тийм. Чацуу гэсэн. Найзтайгаа шууд суулгах шоох тий. Миний өөхш. суулгах штеп. Манай найз чи 28-тай. 28-тай юм чинь тэгээд шал хүмүүжлсэн харагдчихл байгаа зү. Ийм хүмүүжлтэй хүнтэй суулгах штеп. Үгүй ээ. Миний найз асуултыг арай ойлгоогүй юм шиг байна. Одоо миний найз хүүхэдтэй болоод эрэгтэй хүүхэдтэй. Тэр хүүхэд чинь 28 настай. Одоо танаа найзтай чицүү. Тэр хоёрыг чи шууд нэг гэр бүл болгоод амьдруулах байсан уу л гэдэг. Тэгээл гэсэн шүү дээ. Тэгээл гэсэн үү? Тэг гэж шахтай. За гацтай. Тэгвэл бодноо гэж шахтай. Миний хүүхэдтэй гэж. Жохоо манай найзтай тэг. Үгүй миний анда яахан гэж. Яг надаас гарсан миний хүүхэд гэвэл манай найзыг сонирхохгүй байх. Яагаад гэвэл би чи өөрөө тийм амар харизантай хүн. Тэгээд айгүй тийм хурц характертай. Манай найз болохоор айгүй тийм зөөлөн ихтэй. Зүгээр болцсон. Ямар ч байсан болцсон. Бид хоёр ингээд амираа ингээд орд юм. Өөртөө шийдгээгээд хайд. Өөртөө чи гэхдээ яг тийм гэж хэлж чадахгүй байгаа чи ингээд миний юм яг юм хөдлөө. Тий, ер нь хариултаа авцсан бахаа манай хэд маань тийм ээ. Окей. Баярлалаа. За. Тийм. Окей. Болцсон уу? Болцсон. За баярлалаа. Шудраг байна тийм ээ. За. Мэдээж би бол өөрөө эрэгтэй хүүхдтэй болох юм өрөөддөг байгаа. Гэхдээ манай найз өөрөө манай хүүхдээ суух юм болоо да. За. Голоор ганц юм билчих. Манай эмэгтэй шавстай эмэгтэй өсөө жоохон дарахгүй санамцлагдчихэж нөгөө хойдлын хөшгөндөө. Sorry. Хүү яана. Дараа нөгөө бичлэгнээс үдсэн чи айгүй эвгүй. Үгүй ингээд цангилгаанчсан байгаа байхгүй. Антин шиг хөшгнөөсөө батсан юм шиг. За. Ингээд. За. Окей. За. За түрүүнээс хойш найзаагаа яриад байсан. Өөрийгөө халтхан тамцлахад 10 сартай хүүгийн ээж Бацаагийн мөрөөдлийг одоо бэлгэлсэн зогсож байна. Манай найз манай хүүд маш их хайртай. Гэхдээ манай найз маш их хүний эрхийн мэдрэмжтэй. Дээрээс нь пида үзлийг хүлээмжшүүлдэггүй хүний хувьд бол манай найз өөрөө ч тийм хийх үү? Би ч бас тийм хийхгүй. Баярлалаа. Үгүй зүгээр чацуу байсан боо. Сая Бацаа маяа гэд юу ярьж ба? Юу миний мөрөөдлийг гүгөө ерөөсөө нэр ус цохоогүй сонссон мэт те зүгээр нэг эргэн тард нэг юм шар нүдний шилтэл залуу нэг юм яриад тахшгүй наа л гэсэн шүү дээ. Сонссон мэт те. Юу болоод байна гэх шиг. Би сонсохгүй нэг шахахгүй те яг юм. Яг юу болоод байна? Спикер ийшээ яваад байгаа болохоор би сайн сонсохгүй байгаа шиг байна. Сонссноо те? Таад маань бүгд сонссноо? Ойлгосноо? Сая юу гэсэн юм бэ гэх шиг. За мэдэхгүй байх шахахгүй те. Нэг ухаантай юм хэлсэн юм шиг. Би нөгөө уус хэлээр ярих хэрэгтэй юм болов?
Одоо би юу ч ярих хэрэгтэй юм бэ гэж байна те. За баярлалаа бүгдээрээ шоунд оръё. Манай өнөөдрийн спонсор Ultra Smooth Ultra Cool гэж. За шоунд оръё тийм ээ. Гоё байна да гэж байна. За би бол бүр багаас нь цэцэрлэгт нь хамт явуулаад, сургуульд нь хамт явуулаад, тэгж жаад нөхөрлүүлээд, найзлуулаад тэгээ бүр суулгана. Үржүүлээд те. Үржүүлж аваа. Үржүүлж аваа. За, ясыг нь цайтал шалгаж байгаа гэдэг те. Ийм гоё генийг би авахгүй бол болохгүй. Вау. Вау, энэ ямар ген байгаа юм бэ гэж. За, бүгдээр гоё ген байгаа юм байна да. За. Самын сүүлийн асуулт энэ раундын. Тэгээд хоёр охин асууна. За би сүүлийн асуултаас хаяжингаа бодож агаад сүүлийн одоо үерхлээсээ салсан шалтгааныг нь мэдмээр байна. Ер нь бол тэр шалтгаан дараагийн үерхлэлтэй их хамаартай байдаг санагддаг. Сүүлийн охин гэсэн үү? Эндээс үү? Тэндээс. За. Бүгднгээс нь? За. За. Яг найзынхан сүүлийн үерхлэл нь ямар шалтгаанаас болж дууссан бэ? За. Сүүлийн харилцаанд ягаад салсан бай, тийм ээ? Тэр хэлэх юм уу гэж. Нөгөө тэр новшоос салсан болсон гэдгсэн шүү дээ. Ямар новш яасан юм бэ те? Үгүй зүгээр л хоёр хүн хоорондоо тохироогүй учраас тэгээ салсан. Үнэхээр болоогүй юм аа. Хотлаа саяны тэр новшоос салсан хамгийн зөв гэснээ. Яг тэр новштой таараагүй юм аа тэгвэл. Гэрлэж болохооргүй байсан юм аа. Тэгэл салсан. Ер нь таархааргүй хоёр хүн байсан. Тийм, тэр хүн манай найзад таархааргүй байсан. Манай найзыг юу гэсэн бэ? Тэр хүн манай найзад муудсан юм аа. Манай найз тэр хүнд гоёдсан л гэсэн. Зөв. Окей. Муудс юм а гэдэг үг ярьдаг хүн сонсож байгаа. Хугацаанд дууссан гэж. Хүн байсан гэж. Тэгээ муудсан бүр гэж. Манай найз нь тэр залууд гоёдсан юм байна. Тэгээд ер нь бол болсон юм байна те таараагүй. Жохон мяа залуу, муухай залуу байсан юм байна. Муу залуу байсан юм. Тэр залуугаас болж салсан гэсэн үг ер нь бол зөв. Сингүр уудгүй залуу байсан бэ. Зөв үү те гэж. Тэгээд би хариултаа аваагүй өөдөөс харахаар буруу гэж. Тэгээд өөдөөс нь. За, манай хоёр дахь эмэгтэй. Манай найзын анхны X нь одоо эхний үерхэл нь гэсэн. Анхны үерхэл нь. Тий, анхны үерхэл нь. Эхний X нь хэрэг. 5 жил үерхсэн. Тэгээд гадагшаа сурахаар болоод найзлуу нь явсан. Тэгсэн чинь холын харилцаанд айгүй урт байсан. Жил 2 жил гарan. Тэгээд манай найз нэг өдөр хэлэхгүйгээр очисон. Солонгос руу тий. Би ингээд тэгээд нилээ сансан болохоор шууд яваад очисон. Тэгээд өөр хүнтэй цугсан. Ер нь хилээд очиж байгаарэ манайхаа гэж. Хэлэхгүй очивол муу мэдээ өгтөө шүү гэж. Хилээд очивол сайн мэдээтэй. Surprise гэдээ очиж чи өөдөөс нь ба surprise гэж очиж тагшээ тийм. Тийм ээ, хоёр surpriseтэй байсан юм аа гэж байх тийм. За, муухай юм болсон юм тийм. Гэтэ тэр нь нэг биш байгаа. Нэгээс олон байсан. Нэгээс олон. Тий, нэгээс олон хүн манай найзыг ухтаж авсан гэх юм уу? Тий. Бөөндөө бүр байсан юм уу? Үгүй яахав тэгээд чатын ухаад баг өөрөө ярих юм уу гэж байна. Найз нь өөрөө тайлбарсан дээр юм шиг байна. Би очисон. Тэгээд нийтдээ 7 хүн байсан. Хоёр нь бол энэ хэрэгт хамааралгүй гээд бүр гүрийгээд байгаа гэж. За ямар ч сан араар тавил тийм ээ. Холын зай араар тавил. За найз нь өөрөө ярих чинь. Тийм үү. За ярьчих. Хэлэхгүй биш гэхдээ хэлсэн мэдэгдэж утсан шүү. Тэгээд маш олон удаа нөгөө араар тавьсан учраас салсан. Тэгээд нэг хүнтэй холбоотой биш олон хүнтэй холбоотой байсан гэдэг утгаар хэлсэн баха. Нэг удаа араар нь тавихдаа нэг ч хүнтэй биш юм олон хүнтэй араар нь тавьсан байж тээ. Нэг бол засаад авах гэсэн тийм ээ. Хоёр бол уушлахсан. Тий. 7 шүү дээ. За окей. Энд ярьсан сая. Ийшээ цаашаа. Мэдээж үерхэл гэдэг бол маш нандаа. За. Ямар ч хосч нэг юм бэлгийн харилцаанд орно шүү дээ, тий. Яг манай хоёр айгу хамаг намаг ярьдаг юм лээ. Секс их гэдээс ахгүй юу? Гэсэн чи маскулин хэрэглэхгүй гээд. За. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Бидний өмнөөс. Манай хүн миний түрүүний хэлжсэнээр өөрөө маш хүний эрхийн мэдрэмжтэй охин. Тэгээ хувийн орон зайг маш их хүндэлдэг. Гэвч манай найзын хувийн орон зайг хүндлээг учраас салсан. Гэхдээ салахдаа чи тэгсэн учраас чи ингээл хажуугаар хүрэн зургуул буухан хардаг байсан. Чи намайг ханараа авчидсан гэж бол драмалаагүй. Зүгээр маш гоё эрүүл ярилцаад
тэгээд салсан байгаа. Дөрөв хэлсэнчлэн маш эрүүл харилцаатай healthy охин байгаа. Хин энэ нь өвчнгүй байсан, гард манлаад шаардлагагүй байсан. Тийм эрүүл харилцаа. За нөгөө залуу дараар нь тавьсан. Өөр шалтгаан байхгүй. Өөр яриадах юм байхгүй гэх юм тий. Яриадах юм байхгүй. Хаалаа гэх юм. Дахиж мэдээлэл хийхгүй. Тий. За, хоёр охин асах хэрэгтэй байгаа. Аль хоёр охиныг асах вэ? Одоо бол баяраад аврах ирэх үлдээгүй. Шууд 100% найзынхаа шийдвэрийг дагна. За би тэгээд баяраагаас уушлахгүйгээд бас тэр охиноос уушлахгүй. Би шийдвэртээ үнчээр үлдэнэ. Тэгээд sorry. Тэ дахиад би ингээ хасах шийдвэртээ үнчээр үлдээд энэ охиныг сонгож байна. Хоёр дахь нь болохоор бас айгүй хэцүү байна. Гэхдээ би бас тэр нөө саарал хамстай охиныг сонгож байна. Яг юм нарийн хариултнаас нь бол болоогүй зүгээр би нөө баярагийн тайпн дээр суурилж байгаа байхгүй юу. Тэгээд юм хувцлыг ингээ харахаар баярагийн сонирхдаг хүнээс жоохон зөрөөд байгаа. Тийм болохоор Яа, за ихчээ бити их шахтай. Жохон баг шоу юм үү шүү. саарал хамстай охиныг сонгож байна. Тэгээд энэ хоёр. За окей, манай энэ захын хоёр охин маань гэсэн үг шүү дээ, тийм ээ? За харъя. За манай нөгөө эмэгтэй гараад ирээ, тийм ээ? Саарал замстай эмэгтэй гараад ирээ. Анда гараад ирэх шиг. За, ийм үзэсгэлэнтэй эмэгтэй байсан байна. Тэгээд баярагийн найзын сонголтоор манай хоёр эмэгтэй за гарын бэлгийг гардуулж өгөө, тийм ээ? Маш гоё оролцлоо бас найз нь бас айгүй хичээлэн шүү дээ, тий? Найзгаа бас ингээд бүх юм мэдэх гээд, тий? За мэн. Баярлаа. Тэгээ ханаас дахиад цэцэг авчираад өгөр. Дахиад юмнууд байна уу? Тий нөө нэг гарын бэлгүүдийг гаргаад өгөөрэй найзуудаа. Манай хойно бүр автра хийцэн шааж өгөө. За баярлалаа баярлалаа. Амжилт хүсье. Маш гоё оролцлоо. Баярлалаа. Тийм ээ? Маш гоё үзсэн. За одоо хоёрхан эмэгтэй үлдсэн байгаа. За бэлгнүүд нь байхгүй тий болцсон. Дахиад ирэх үү? За окей. Баярлалаа. Юу доор хүргээд өгчээ тийм ээ? Тий. Манай тэр хоёр шууд нь үргээд өгье. Баярлалаа. Маш гоё оролцлоо. Баярлалаа. Бүгд алар шийдэхөө яа. За окей, манай хоёр маань жоохон наашилчээ тийм ээ? За ийшээ голчээ. За. Найзгаа харуулад хажуу талд нь зогсчих. Зөв. За одоо би шууд асуулт асуучих. Танаа хоёр найзыг чинь дуртай байрлал нь юу вэ? За мэдээж би бол харж байгаагүй. За ихлээрээ. Хэн ч хэлсэн болно шүү. Би бол нэр үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр мэдэхгүй. Хийд юм уу гүм үү? Тийм юм бит хоёр яг ярьдаг болохоор манай ирцэн. За харилцам. Манай найз зөвхөн секси харилцаан дээр ч биш гадаад тохиорож гэсэн 30 хоногт 37 бүрдүүлж чаддаг маш гайхалтай охин баха. Тэгэхээр хэрвээ үнэхээр нэрийг чи магтаад байна уу яг сүултээ. Нэрийг хэлж болох уу? Селебритигийнхэн нэрийг хэлж болох уу? Манай баяраа манай найз үнэхээр таалагдах юм бол тэр юу хүсэж чинь бүгдийг үзүүлж чадна. Окей. Баяраа чи хэрвээ ямар нэгэн одоо би ингмэрийн гэх юм бол тэгэл тэрийг хийнэ гэж юм. Ерөөсөө. Үссэн юм чинь биелүүлж чадхууц тийм гоё охин байгаа гэж. Камасутрагийн 109 байрлалыг зүгээр тэг зөвхөн одоо секс гэлтгүй ер нь зүгээр бусад юм дээр ч ер нь бүх юм дээр. Тийм. Ер нь 9 шидэн бүрдсэн охин байгаа юм байна. За. Яаж юм шахах вэ? Гайгүй. Чи юу гэдэг юм бэ гэж. Чи юу яриад байгаа юм бэ? Чи юу яриад байгаа юм гэдэг. За. Хамгийн романтик үйлдэл нь юу вэ? Чамд ярьжсэн те би хайрхад ийм үйлдэл хийжсэн гэдэг тийм романтик үйлдэл мэдэх үү? Найзхаа. Яг уу би нөр харж исэн зүйлээ ярьчих уу. За. Түрүү хэлсэн нэг X тэгээд бид хоёр хамт амьдарч явах үед байсан тэр хүн. Тэгээд би тухайн өдөр кино үзгээд тэгээ манай очирмаа бас маш гоё мейкап хийдэг охин. Тэгээ ингээд нүрээ бодуулж хагаад миний ингээд 100 талын нүр ингээд бүтэн бодуулсан заяа. Тэсэн чинь нөгөө тухайн үргэжсэн ингээд найзлаар ингээд гараад ирсэн чинь ингээд голжмаал ингээ алга болчтой. Би өөр ингээ цаана хүү юм миний энэ тал нүр яах юм бэ? Ингээ үлдсэн. Тэг манай хүн бол маш гоё эмэгтэйлэг, тийм их мууршигч байж чадна. Тийм хүн байгаа. За гоё хариулт байлаа. Романтик үйлдэл нь болохоор чамайг хаяад явсан романтик үйл байсан. Тал нүртэй найзгаа сайн найзгаа орхиод явах хэмжээний ийм гулжганаа явцсан тийм бас ингэж гулжганж явж байгаа нь айгаа гоё байгаа байхгүй тий. Ингэж гулжганж яаж явна гэсэн үг юм бэ тий. За манай нөгөө эмэгтэй романтик үйлдэл мэдэх үү?
найз залуудаа хийж ясан романтик үйлдэл юм уу? Тий. Ер нь бол манай найз яг үерхлийнхаа харилцаанд орчих юм бол амар яг нөгөө хүнийхээ төлөө ингээд бүх цагаа яг зүгээр бүх юм амар зориулдаг. Тэгэхээр ер нь бол би яг тиймэрхүү нөгөө яг салцныхаа дараа би найзлж эхэлсэн учраас яг тэр үйл явцыг сайн мэдэхгүй байна. Тэгээд манай охин нэг юм байгаад байна. Араас нь найз юм хийгээд байна үгүй ингээд. Ингээ хойноос нэг нөө уцсан хүлээ шиг өдөртсөн шатч ингэж яг ингэсэн ингээ босоошоо. За. Тэгэхээр ер нь бүтэн өдрийнхөө ажлаа пилад ч юм уу 7 хоногийнхоо ажлаа пилад ч юм уу хамт байх магадлалтай хүн байхгүй юу амар үнэж болохоор. Ер нь ийм сериосны харилцаанд бэлэн байгаа юу? Бэлэн байгаа. Бэлэн байгаа. Хүү бэлэн байх гэж энэ ирэх өвдөө тийм ээ. За гахалтай. За. Бид хоёр асуулт сууж та сүүлийн нэг асуултыг асуугаад аль нэгийг сонгоё тийм ээ? За. Найз нь одоо үерх ч юм уу те дээдлэх хүн эмэгтэй найзтай байхыг юу гэж боддог вэ? Яа. Яг ингэ эмэгтэй найзтай байхаар ингэ заримдаа нэг инсекюр болдог хүмүүс байдаг шүү дээ те. Тийм байх уугүй юу? Хоёр ингэ юм яриад яжхан би очиад хамтаа юм яриул зүгээрөө гэдэг талааснаас. Энэ олон хүмүүс яг арсалдах юм уу үгүй юм уу те? Би хоёрыг одоо шийдэх гээд байна. Яг одоо хийлээ. Надтай найз болж чадна гэвэл би сонголоо. Тийм. Яг энэ олон хүмүүсийн бүгднгийнх нь хүсчээсээ асуулт байх гэж бодож байна тийм ээ? За. Хариулчихгүй байсан их тийм. Яг юм шээгч байгаа юм шиг. Yes. Манай найз угаасаа амар экстраверт хүн болохоор ер нь амар хурдан найзтай болчдөг. Тэгэхээр эмэгтэй найз өөрөө ч гэсэн бас 1-2 эрэгтэй найзтай. Тэгэхээр ер нь бас найзтай басаа гэж тий. Тэгвэл маань найз эрэгтэй найз байгаа. Тэгвэл чи яах юм? Тийм. Тэгэхээр ер нь л эмэгтэй найз бол асуудалгүй. За тэгвэл эрэгтэй найзтай охин байвал яах юм баярыг найз. Ийм амар гол эрэгтэй найзтай. Зүгээр. Extrovert хүнтэй ингээд тий гоё ойлголцоо ярилцдаг тийм охин гэж юм. Тэгээд над миний хувьд бол окей. Зүгээр үү тий. За окей. Манай найз. Яг үндэ би нэг X-ийн найз байсан. За хотлоо. Энэ хотлоо шүү. Энэ хотлоос шүү. Би маш олоотой хэлсэн. Ходоо бараг залхаж байгаа хаа. Хүний хувийн орон зайг маш их хүндэлдэг. Тийм учраас эмэгтэй найзтай байх нь бол асуудалгүй. Дараагийн шалтгаан гэх юм бол манай найз өөртөө ихтэй эмэгтэй учраас ямар нэгэн байдлаар тийм одоо bullshit асуудал үүсэхгүй. Окей. За баярлалаа. За бүгдээ шээ. За одоо өнөөдрийн хамгийн шийдвэрлэх хүмүүж Үнний мөч шиг лээ. Манай селебритигийн найз одоо манай хоёр охноос алийг нь сонгох вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа харах ч байна. Тэгээ энэ хугацаанд баяраа бас нэг юм хэлж болно. Зүгээр одоо жишээл нэг би ингэмээр байна ч гэдэм үү те. Тийм найздаа зүгээр шивнээд хэлчих болно. Хүсэл байвал байхгүй зүгээр найз нь шууд шийдэж болно. Үүшээ. Яаж ийна гэж байгаа. Баяраа энийг ашиглчих баяраа гэж. Намайг ашиглаач. За, ер нь бол ингээд эхнээсээ ахуулаад асуултууд явуулаа. Ууж идэх шоудах бол яг өөрөөсдийнхөө хувийн яг тэр нэг одоо хэмжээ зараа мэддэг бол гайгүй. Тэрнээс одоо өдөр болгон шоуддаг те аимшигтай хүн байвал хэцүү. Биний бас нэг хардаг red flag бол хүний шууд ингээд хайлайтуудыг хардаг байгаа. Орой болгон өөр машин юм уу дандаа зайсгийн төсөөл дээр стори хийдэг бол шууд no. Тэгээд ямар нэг хүний хандлагыг бас хардаг. Хамт тэр хүний ингээд би царай зүс эсвэл ингээд ерөөсөө гоё humor бүх зүйл нь таарсан ч гэсэн хамтдаа хоол идээ сууж байхад тухайн газрын ажиллаж байгаа хүнтэй муухай харьцсан бол шууд миний мэдрэмж ингээ унцдаг. Тэгэхээр би энэ мэдээллийг найздаа өглөө. Хүнийг хүндэлж харьцдаг хүн дуртай тийм ээ? Тийм, ер нь бол хүний хандлагыг амар сайн хардаг. Хүүхдэд амар сайн ханддаг байх хэрэгтэй гэж боддог. Би өөрөө 3 дүүтэй болохоор. Зөв. Тийм. Би өөрөө 3 хүүхэдтэй болохоор гэсэн бол энэ үзэгчд яах байсан болоо тийм. Баяраа энийг ашиглахаа болоорой хөөе. За окей. Шийдвэрийг та хоёрын гарт үлдээе тийм ээ? За. Би принц аяа байна уу? Үдшээсээ юу яаж би бас ингэж бодож байгаа. Одоо ингээд би ер нь бол ингээд хаширцсан. Одоо ер нь үерхүүл ер нь жоохон ингээд бүр суун суудлаа ингээд жирэмсний зурган дээрээ л бараг гарч ирд юм уу гэж. Тэгээ одоо ч гаргаж ирмээр байх шиг гэдэг. Тэгэхгүй бол ер нь жоохон сошиалоор хор орчд юм байна гэж би бодсоо. Нас минь young учраас сонголт нь wrong. Солиотой бэрээд. За юу яа. Одоо охтуудыгаа шууд гаргаж ирсэн зөв үү эсвэл? Үгүй шууд
сонголтоо хийчээд яг харна л гэсэн. Тэгээ солих юм уу? Сольж болох юм уу? Тэгээ тэр нь Swami сүүлд нь бас царайг нь хараад нэг шийдвэр гаргана гэсэн. За. За нэг асуулт байна. Тэр нь болохоор би үзэгчдээсээ дэмжлэг авч явах уу? Үзэгчдээсээ Дэмжлэг авч явах уу? Тайтай өө авч явах уу? Хаашаа гэхэд. Сонголтын дээр. За. Манай өөрөө шийдэж чадахгүй байгаа юм тий. Тий, надад ер нь бол айгүй тэнцчихэд байна. Тэгээд За нэг хүн дээр нэг удаа алга таши. Баруун талын эмэгтэйгийн найз бол алгаа ташаарай. Зүүн талын эмэгтэйгийн найз бол алгаа ташаарай. Одоо баруун талын эмэгтэй бол бүгдээрээ алгаа таши. За баярлалаа. Зүүн талын эмэгтэйгийн найзыг сонгож ивэл алгаа таши. За юу аль нь? за бүр бодчихлаа би яг. Харин тий би бас зүүн юм болов үсээ сонслоо. Баруун Тий, ч. сая зүүн бол арай илүү байсан тий. Тий. Тэр ойрлолт аим хүч нэмжлээ тий. Гэж юм. За манайх ойрлохгүйгээр дахиад нэг үзээд. Тэгээ ойрлохгүйгээр зүгээр алгадчихлаа. За манай баруун талын охин бол алгаад шээ. Наа нэмэлт эффект хэрэггүй. За манай зүүн талын охин бол алгаад шээ. За. Зүүн тийм ээ. За окей манай зүүн талын охин сонгогдлоо. Тэгэхээр манай хоёр эмэгтэй маань одоо царайгаа илчилж болно гэсэн уршаа гараад ирээ. Вау. Гайхалтай хоёр үзэсгэлэнтэй эмэгтэй гарч ирсэн байна. За гайхалтай. Одоо баярагийн найзын сонголтыг сонсъё тийм ээ. Тийм ээ. Одоо царайг нь харсны дараа тийм ээ. Яг гадаад үзмжийн бүрэн харсны дараа баярагийн цайц муу юм уу биш юм уу те? Ерөнхийдөө мэдчихэж байгаа. Одоо дахиад сонголт хийх юм тий. Тий одоо дахиад сонголт. Одоо яг харчлаа шүү те. Одоо болохоор чиний сонголт үзэгчдээ тусламж авах боломжгүй гэсэн. Зүг. Би яг нас үзэгчдээс тусламж авахынхаа өмнө болохоор цаатлынхыг бодчихсон байхгүй юу цаатлын охиныг. Тэг яг тэгэхээр нөө би хүнийг найзаар нь дүгэн гэдэг үгт маш их итгэдэг. Тэгээд найзаагаа маш сайн ингээд бидэрт илэрхийлж чадсан. Тэг би бүр сонсоод вау гэж бодчихсон. Тэгээд дээрэс нь одоо хэрвээ тэг баяраа энэ хоёр маань болзоонд яваад болоод бүтлээ гэж бодоход нэг юмтэй асуудал гарвал үгүй наа чи юм байхгүй юу тийм байхгүй юу гэдэг ингээ айгүй гоё орж ирээд гоё юм ухаантай зөвлөгөө өгөөд зөв рүү ингээ чиглүүлчих охин шиг ингээ санагдсан. Тэгээд нөө нэг охиныг салсан шалтгаан манаас ирсэн шүү дээ. Найз нь зөвлөгөө өгч чаддгүй болохоор ч юм уу ингээ тэгээд тийм болохоор тэгээд цаатлыг сонгоё та. Вау. Гайхалтай. За манай баруун талын эмэгтэй сонгогдлоо тийм ээ. Мочи тий. Мочи. Окей. Одоо та хоёр маань дараа нь яг яавал харьцаж үзүүлж их нэрээ хэлнэ гэлээ юу гэлээ? Тийм тий. Гэхдээ зүгээр би л тэгсэн. Манай найз бас өөрөө мэддэг тийм ээ. Тий гоё өөрийгөө танилцуулчих тийм ээ. Одоо сонгогдсон юм чи тийм ээ. За бүгдээрээ сайн уу. Намайг Очирмаа гэдэг. Тэгээд Бээжингийн шинжлэх ухааны технологийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр сурч төгссөн байгаа. Тий. Тэгээд байж энэ. Баярлал тийм ээ. Төгс баярлал. Бага гэсэн тий. За. Нэг үзэл хааш. За бүгдээрээ яг ингээд сүүлийн одоо шийдвэр гаргасаа явчлаа тийм ээ. За. Окей тэгээ очирмаа маань сонгогдсон байна. Очирмаа тий. Окей. За очирмаа сонгосон. Бүгдээр нэг алга шийдгөө гайхалтай. За баяраа. Одоо сонголтоо тийм ээ. Яг энэ одоо шийдвэрт чи одоо хувийн зүгээс те юу гэж бодож байна? За нүдэн чи тийм ээ. Тэгээд баяраа дэ шивээ доошоо гэдгээ гаргацсан дээр үү? Тий, тэгээ. Одоо би энэ хоёрыг сонгоно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий. Энэ хоёроос биш шүү дээ. Тийм үү. Та дөрвөөс юм уу? Тэгээ найзгаа сонголтоос гэсэн үг байхгүй юу? Дөрвөөс биш шүү дээ. Чи хоёроос нь сонгомоор байгаа мó гэж. Тэгээ одоо найзгаа сонгож өгсөн охин одоо чи энэ хариултыг зөвшөөрч гинүү гэдгээ нүдийг аниулж агаад хариултаа гаргана гэсэн. Гээл 3 талаар хэлчих юм за. За харахад бол үнэхээр хөрх охтууд байна. Тэгээ зөв үнэ олж найзалсан гой нөхөрлөдөг хүмүүс байна. Тэгээ өөрсдөө сориод гой болзооны шоунд орж байгаа энэ гой өөрсдөө нээсэн энэ гой нээлттэй байдал бас их таалагдж байна. Тэгээд ямар ч хэлсэн би шудраг байх хэвээр. Би яг хэрвээ би цааталд байгаа охинтой болцлоо гэхэд юу гэдэг чинь би өөрөө маш завгүй амьдралын хэм маягтай учраас бит хоёр бас хоёр талаасаа ингэж одоо юу гэдэг чинь ингээд мөргөл одоо юу гэдэг лээ ингээд тэгж магадгүй болчиход байна. Тэгээд найзаагаа хэлснээр болохоор манай найзыг юу ч хийсэн, юу ч хийсэн тэг гэдэг би бас өөрөө жоохон бас санаачлагтай ер нь бол жоохон доминанс
байдлыг үүсдэг харилцаан дээр ерөөсөө эмэгтэй хүн ерөөсөө зүгээр тархиа унтраагаад миний хажууд хэдэн настай байсан ч хамаагүй яг өсвөр насны охин шиг өөрийн мэдрийг хатан ухаан гаргах үедээ тархиа ажилуулж айл гэрийн тэр нэг зүйлийг авч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр цаатлын охин бол яг хитрхи мундаг байна. Тэгээ хитрхи мундаг байгаа учраас яг өөртөө тохирох илүү сайн залууг олж чадах болоо you deserve better гэж хэлмээр байна. Баярлалаа. Вау. Гайхалтай. Окей, хүн болгоны шийдвэр янз бүр байж болно тийм ээ. Одоо тухайн хүний одоо сонирхол, одоо тайп, одоо хүсэж байгаа одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж янз бүр байх боломжтой байдаг. Тэгэхээр оролцсон бүх оролцогчдод маш их баярлалаа. Маш гоё оролцлоо. Манай найз ялангуяа бүр найзгаа аягүй сайн илэрхийллээ тийм ээ. Та энэ очонтой нэг гоё найзлууд бас тийм ээ. Баярлалаа. Таныг бол маш гоёор бусдад харуулж чадах юм биш үү? За окей. Тэгээд манай баяраа өөрөө бас тийм оролцогч нартаа тийм гоё харилцаа үүсгэсэн байхаа итгэлтэй байна. Тэгээ энэ хугацааг бас маш гоё үр дүнтэй ашиглаж хүссэн юмдаа мэдж авч чадсан уу? Тэгээ ерөнхийдөө чадлаа. Тэгээд яг болзооны шоунд орно гэхээр яг өөрийн шууд төгс төлөөлж чадах нэг найзаагаа дагуулж ирсэн гэж бодож байна. Тэгээд хангалттай датануудыг ол авч чадлаа. Тэгээ ер нь бол тэгж जैन. Тэгээд угаасаа бид нар залуу хүмүүс нэгэнтэйгээ болцох бол нэг асуудал биш, гарч орох нэг асуудал биш. Яг зөв цагтаа зөв хүнтэйгээ очруул хин нэгний муу хүн хин нэгэнд бол хамгийн сайн хүн байдаг. Хин нэгний хамгийн сайн хүн хин нэгэндээ тарах бол хамгийн муу хүнч байх тохиолдол байдаг. Тэгэхээр бүгдээрэнд нь амжилт хүсье. Жинхэнэ хайраа олоорой. За окей, баярлалаа. Баярлалаа. Маш гоё байлаа. Өнөөдрийн болон хүрсэн та бүхэнд маш баярлалаа. Орцонд маш баярлалаа. Манай орцогчд бэлгийн өгөөрэй манайхаа. Байж байгаарай. Манай хоёр эмэгтэй байж байгаарай. Тэгээ саатай хоёр эмэгтэй бэлгийн өгсөн юм. За баярлалаа. Авсан юм уу те? За окей, баярлалаа. Манай хоёрт дахиад цэцэг гаргаж өгье. За араас одоо ирж байгаа шиг байна тийм ээ. За тэгээд үргэлжлүүлээ after party байгаа Galaxy Tower-ын 11 гэдэг газар 12 дахь хүртэн байдаг. Тэр газар after party байгаа. Тэгэхээр таад маань такси авсан хүмүүс нь үнэгүй орно шүү. Тэгэхээр таад маань шууд эндээс очиод орж болно гэсэн такси үзүүлээд. Тэгэхээр тэнд уулзцгаая бүгдээрээ тийм ээ. За окей, баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр хүрсэн та бүхэнд маш баярлалаа. Хүчийг сайн хүмүүлээрээ тэгээд Валентина сайхан тэмдэглээрээ. Баярлалаа. Оролцсон хүмүүстээ баярлалаа. Бүх ивент хийсэн нартай баярлалаа. YouTube хадастай баярлалаа. Thank you guys. Сайхан баярлалаа. Ерөнхий ивент итгэгч Singur Ultra Tini, ивент итгэгч Гард Манлаа эмнэлэг Complot Lab, Impact Means, за мөн Complot Lab, Sandman байна. Тэгээд хамтран ажиллагчаар Bargato үнэртэй ус. За тэгээд мөн VV цэцгийн дэлгүүр, тэ Masculine брэнд, UG Palace болон Pixie Media болоод ингээд өнөөдрийн шоу хүрэлцэн ирж байна. Энэ бүхний амжилттай болоход хөв нэмрээ орсноо бүхэндээ маш баярлалаа. Бүгд нь хайртай шүү. Дээдлийн шоу байлаа.